Бат 2 өдөр англи хэлний шинэ үгч ажиллав. Эхний өдөр 16 үгч ажилласан нь 2 дахь өдрийнхоос 800 байсан гинэ. Тэгэхээр бат 2 өдөрт нийтдээ хэдэн үгч ажилласан бэ? За эхний өдөр ажилласан үгүй эрчмээр төрслөө. Энэ бол 16 тагнцоо. Харин 2 дахь өдөр болохоор 8-аар их байх ёстой. Дахиад унших юм бол 16 үгч ажилласан нь 2 дахь өдрийнхоос 8-аар 100. Тэгэхээр эхний өдөр ажилласан үг нь 2 дахь өдрөөсөө 100 байгаа гэсэн үг. Тэгэхээр 2 дахь өдөр нь болохоор эхний өдрөөсөө олон байх ёстой гэж таарна. За ингэн. За мэдээж хэрэг энэ хоёрын зөрөө буюу энэ нь 8-тай тэнцэх ёстой. За хар гисчмээр 16 учраас энэ хүртэл 16 байж таарна. 16 дээр 8-ыг нэмэхээр 2 дахь өдөр 24 үгч ажилласан байна. За бодлогын асуулт болохоор 2 өдөрт нийтдээ хэдэн үгч ажилласан бэ гэхээр эхний өдөр 16 үг, 2 дахь өдөр 24 үг. Тэгэхээр нийтдээ ийм буюу 40 үгч ажилласан байна.